Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр C програмчлалын хэлний do while давталтыг хэрхэн ажилладаг ажиллагааныхын талаар тайлбарж өгье. За do while давталтыг маань бичих синтаксийн хувьд болохоор do гээд төгрөгөө бичээд за тухайн давталтын доторх блок хөдлөлүүдийг гоё хаалтан дотор хийгээд гоё хаалтны гадна while давталтын хамгийн чухал нөхцлөө тавьж өгөөд за тэгээд тэрнийхэн дараа нь тэр нөхцлийнх нь араас чиг дагслаар хааж өгнө. За бол do while давталтыг бол ингэж хийдэг байгаа. За тэгвэл do while давталтыг үндсэн үйлдэл дээр хийхин тулд бид нэр do while давтал дээр анхаарах нэг хэдэн зүйл байгаа. За энэ do while давталтын маань ихэнд эхлэх утга байх ёстой. Start while буюу эхлэх утга. За энэ эхлэх утгыг бид өгөхдөө болохоор ямар нэг утгаар эхлүүлж болно. За do while давталтын дотор do while давталтын маань алхам байх ёстой. Нэгэсэндээ уурш нь хөдөлгөх алхам байх ёстой. Алхамаа бид step гэж нэрлэе. За дараа нь do while давталтын нөхцөл хизээ дуусах ёстой буюу тэр while нөхцөлийн condition буюу stop нөхцөл байх ёстой. За do while давталтыг ийм гурван зүйлээр үнэлдэг. Эхлэх утга, алхам, за тэгээд нөхцөл. За нэгэсэндээ start, step, stop гэсэн гурван үйлдэлээр бол do while давталтыг амархан тайлбарлаж болно. За ингээ хэдүүлээ бод жишээ рүүгээ буцаж орё. За ингээ бод жишээндээ тайлбарлахын тулд бид нэр дурын давталтын хувьсгч хэрэг болно. За ингээ өнөөдрийнхөө жишээгээр бол do while давталтын хувьсгчийг x гэсэн хувьсгчаар сонгож авлаа. За x-ийн маань эхлэх утга маань x тэнцүү тэг гэсэн утгаар эхлүүлж болно. За үүнийхэн дараа do while давталтын алхмыг энэ дотор нь хийх ёстой. За алхам маань x тэнцүү x дээр нэмэх нь 1 гэсэн утгаар бол do while давталт маань нэг алхмаар урагшлана. За нэгсэндээ нэг алхмаар урагшлах буюу нэг алхмаар давтна гэсэн үг. За дараа нь do while давталтын үндсэн нөхцөл болох x нь 5-аас 9 баг гэсэн нөхцөлөөр оруулж өгнө. За энэ дотор маань do while давталт маань бүрэн ажиллана. Гэхдээ одоогоор ямар нэгэн утга бол хэвлэх боломжгүй байна. Учир нь гэвэл print командыг аваагүй учраас print команда do while давталтын алхмын өмнө оруулж өгнө. За printf команд дотор за хувьд ийгээд x-ийн утгыг хэвлээд өгөх юм бол x-ийн утга тоон дараалал хэлбэрээр тэгээс 5 хүртэлх утгууд бол хэвлэгдэж гарна. 0 1 2 3 4 гээд за энэ утга маань хоорондоо наалдаж хэвлэгдэж байгаа учраас мөр унгай гэвэл n гэсэн үйлдэлийг аваад мөр унгах боломжтой. За мөн зөвхөн энэ тоон дарааллын утгыг хэвлэхээс гадна тоон дарааллаас өөр төрөл бүрийн текстүүдийг бол ард нь хэвлэх боломжтой. За жишээлбэл хувьдийг өмнө за жишээлбэл Улаанбаатар гэсэн текст бичээд run хийх юм бол 5 удаа дэлгэцэнд хэвлэгдэж гарна. За энэ маань do while давталтын нэг онцлог байгаа. Ер нь бол do while гэлтгүү for while do while бүх давталтууд дээр ийм үйлдэлүүд бол ажиглагддаг. За дараа нь юу их боломжтой юм бэ гэвэл зөвхөн тоо хэвлэхгүйгээр дурын үгийг бол бас дахин хэвлэх боломжтой. За энэ дээрээс бид нэр x гэсэн хувьсгч байгаа утгыг авчих юм бол энэ маань дараах үедээр хэвлэгдэж гарна гэсэн үг. За ингээд өнөөдрийнхэн видео бичлэгийг та бүхэндээ дүгнэж хэлэх юм бол do while давталт маань нөхцлөө сүлд нь шалгадаг учраас дараах нөхцөл давталт гэж нэрлэгддэг. За учир нь гэвэл төрүүлж үйлдэлээ хийгээд сүлд нь нөхцлөө шалгадаг энэ нөхцлийг дараах нөхцөл давталт буюу do while давталт гэж хэлнэ. За do while давталт маань нэг үндсэн 3 тулгуур зүйлтэй байгаа. Үүнд нэгдүгээр start while буюу эхлэх утга, дараа нь step буюу алхам, давталтыг хэдэн алхмаар өөрчлөх вэ? За сүүлд нь давталтыг дуусгах нөхцөл буюу stop гэсэн нөхцлүүд орж ирнэ. За ингээд do while давталтыг бид нэр хэрэгжүүлэхэд маш хялбар боллоо. Одоо үүнээс хойш ямар ч давталт үүссэн бид нэр start, stop, step гэсэн 3 дүрмийн дагуу үзэх юм бол энэхүү давталтыг ойлгоход хялбар болно. За ингээд өнөөдрийн бичлэгүүгээр дуусч байна. Манай бичлэг танд таалагдсан бол манай сувгийг subscribe хийгээрэй. За мөн бичлэгийг маань лайк дараарай, мөн share хийж бусдад түгээгээрэй. Анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.